Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчдоо. Өнөөдөр би үг бүхэн нүнэн мөр бүхэн ухаарал өгүүлэх Монголын утга уран зохиолын нэгэн сор бүтээл болох Алтан жуулжоороос та бүхэндээ хүргэх гэж байна. Зовирлол шанснаа болоод шанааны эсэн шимтэж шамархааны судсан бар гогдож болохоор гүрэлзэх хөвгөн хэрцгэрч ийснийг явахд мингэрт нь ханаж арай гэж амьсгаа авч байлаа. Бурхан минь хоногийн даа гүйцэн шиг гэж хэмээн бодно. Та бүхэн бодоод үзтээ. Яагаад зохиолч өвгөний энэ байдлыг ингэж дэлгэрэнгүй дүрсэлсэн юм бол энэ амьдралын жам усыг харуулахын зэрэгцээ дараагийн үеэд илүү хүчтэй нөлөөлж байна. Төжир бандийнхаа хүчээр эхний удаач хүчгүй байхаа гэж бодсноо. Ямааны ярьсан нэлгэн дээр баахан цэцэг навчиг хамрын тамиг шиг нутаглаж цуугаа говцгор шар банд руу зөөлөн шивтснэ. Хоолой харгаад бүлийн амсдаг юм билүү. Тэгэхэд нөгөөхөө шалавхан босч өвгөний хэрцгэрч ээжийг илвхэн өргөж орны толгойн халуулав. Тэр халуун цай хэд очоод туханд нь хүйдэн хосч ярахснаа биеийн гайгүй дээрсдэг. Эндээс багшийн харилцаа ямар харагдаж байна? Шойн багшаа асарч тусалж байгаа нь гаднаа маш үнэн чимэд харагдаж байна. Гэвч зохиолын цаад утга нь ингэж энгийн биш. Хөгшин газарны дэлгэн сүртэй гэрчээр амин цааш авчихсан намайг олон түмэн эгээл бурханчлаад энэ хөг юр тоох ядсав. Шавьда мон данзангийн хамбын олбоо шилжүүлчихэд ерөлгийн ууландаа гарч хөдөөлөе байсан. Дутан жил хэнч ам нэгийг ядгалсан алтан жуулжоорынхоо нууцыг шавьдаа тайлсан маань амлаа. Баргийн маам дийлэхэргүй энэ ганц тангийнхаа жорыг улаан бууландаа зуусаар ертөнцийг халиул нүгэл шүү дээ. Одоо энэ хүүгийн мөч богонд нөх гэхээс Бурханаас хайрласан ухаанаар бол манайс ч илүү гэж чаваа магтна. Энд сонсогдохоор хэлчихээ зорино. За хөөе. Эртээрийн жам заасан нөсөн эрдэнэ таван мах чингсэн танк гаргахыг тайснаар багшийн насны хүсэл хандлаа. Одоо би ташаад хайсан шатны яс шиг болжээ. Байдаг ч юм уу чамаас харамсангүй. Тэр там хөгшин зовлыг чангаах үзэхэд. За болгой багшаа гэж хөө чимээгхэн алга гавсрав. Хатан шүү. Энэ хүүгийн зүүн нүдний болонд нэг л гачин хэрэг сэрвнийг байх шиг санагдаад би хаан усч томрлоо гэхэд юу арилахгүй юм гэж очиж дайгныхаа өндрийг гээгээгүй шихуун их амтныг хатгнуудаа зөнөг залгах нь байна гэж өгөн өөрөөсөө жийлэв. Шүн ог танихгүй газар мороор шүхэж яваад энд 5 төрлийн эмийн урмал байна. Үнрээр нь нэрл гэхэд хүү яг л олоод хэлчихдэгсэн. Бүр тэрч байтугай нүдээ болгоод тэмтэрхэд ав адилхан чулууны дундаас гион тэрэн олон гэж ховор бурхан минь. Яг үдээ захиуртын дэлтэн хөх мааран баажанц алгад миний нэрийг шиммэн авч үлдэнэ.
хэмээн өвгөн бахархаж утаа дуртагнаас будган ялгархаа байсан тооны шивтэж хэвтэн. Багшаа там бэлэн боллоо гэх бүдэг дуунаад өвгөн уршиг доош өнтсөн мөрчлөөстэй зогоо алгуурхан нээж надаас нэг өдрийн түрүү амжиж байна шүү. Түрүү ургасан чихнээс хожуу ургасан ивэр гэж эндээ иш дотроо байсан. Тангийн даруулга болох хойлогны шүс нэлвдэр өмнө гэр дүүрэн хангална. Хүү хүчтэй тангаа хатган бороогоо багшийнхаа өдөөс барьлаа. Өвгөн марамд тангаа хүртхийн өмнө нүдэн алга гавсан нэмжилж уншлагад хайрхан дуусгаад түүний хоёр гардан насрахуу туслаа. Гүцний тагийг онгойлгосноо хамартай өртөмлөн өнөрлөө. Өөртөө үл илтгэсэн янзтай гайхширснаа дахин өнөрлөө. Угархантай шингэсэн нүдэн гин барцаар гэтгэж шавьгаа нүрийг цэрэг хадалж иртлээ. Хүүгийн нэмэн хацар жасуулаарн хамар дээгүн хөрс урцээ. Хүн шамны чи үүний хийж эхлэе гэж юу? Хэмээн цаана бидрэмгүй дуугаар арай хийж асуув. Тийм ээ багшаа. Би гэж төжинэн бэлтгэхэнаа өнөөх зүүн нүднийхэн хэрв шумлын сүдэр мэт тодорсон үгэн саялгаж авлаа. Ийм учиртай сүдэр байж. Одоо надаас авах юм авч ханаж. Аваагийн үлдсэн юу юм бэлээ? Хамбын судал, аврамбын зинда алтар нэр юм байна. Тэр сүгсэнс нь нүдэнд нь авчихсан. Надад үтгдээд байж. Лам горон гэдэг гончгсон. Энэ хорыг ялахгүй байна гэдэг бол их судраа минь ялгахаа байсантай адил. Энэ үг яг ямар утга учиртай. Сайн ба нүүг ялгах чадвар алдна гэдэг хамгийн аюултай зүйл гэдгийг хэлж байна. Дараа нь багш нь шаваа харц сууснаа. Чамми чи үүнийг надад зориулсан уу? Энэ асуултын цаана юу нүүдэж байна? Энэ бол зөвхөн асуулт биш. Энэ бол шавийн нэг хэсгийг асууж шалгажгүй мөч. Шав газар дэлчин толгойд баг. Та бүхэн бодож байна уу? Яагаад шав ийм зүйл хийсэн бол? Өвгөн нэрхцүүлээд гүцтэй тангаа хүүгийн урдаас жагчмаг байв. Хүүгийн царай үнсэн саарал болж уруулан нэмүүлсэн арагшаа хурлаа. Окей, бурхан таглихын шавьяагийн сүнсийг үргэх гэж юу? Үлийн үрийг эзэн би өөрөө юм байна. Тэр алтан жүр жарыг үдий бол хэлжтэйг нь горн гарч гэж шин сунгасан гараад. Эцэст нь багш. За тэгвэл багш нь хүртээ гэж хэлээд тэр тангууж нацсан гэцдэг. Яагаад багш уусан юм бэ? Тэр бүхнийг ойлгосон. Гэхдээ шаваа илчлэхийн оронд өөр дээрээ бүх бурууг авч хөв заяагаа хүлээн зөвшөөрсөн байна. Энэ зохиолоос бид
юуг ойлгох вэ? Мэдлэгийг нуух нь буруу юу? Зөв үү? Шунал хүнийг буруу зам руу хөдөлтөх үгүй юу? Итгэл гэдэг нь хамгийн үн цэнтэй зүйл үү? Эсвэл биш үү? Хэрэв та шавийн оронд байсан бол яах вэ? Эцэст нь хэлэхэд алтан жонжоор бол зөвхөн нэг өгүүл биш, харин хүний сэтгэл, ёс суртахууныг харуулсан гүн ухаарлын